За өнөөдөр ивент итгэгчээр buff энерги өнdā. Чи ивент итгэгч оруулж ирвэл тэнэг үү? Өөрийнхөө аюун дээр Зүгээр штэ. Контент хүмүүс ч юу гэж бодоход энэ мөнгө олдгүй юм шиг үү яагаад. Дүүлдээд гохно штэ зайгаад гэж штэ. Яа трейдер хүн байж чинь яагаад ивент итгэгч авч байгаа юм гэж бодлоо. Яагаад трейдер хүн ивент итгэгч авч болдгоо юм? Үгүй хараа гайс ийм баггүй юу? Ивент итгэгч гэдэг чинь тухайн юм дээр ямар нэгэн байдлаар суппорт авч ийн те. Наатан дээр ч одоо ингэ шууд ингэ шал өөр юмнууд ингэ авч байгаа. За зөв. За би мөнгөтэй мөнгөгүй хамаагүй ивент итгэгч олж л сайн баггүй юу? Нэг тэр хүнд ч ашигтай надад ч ашигтай. Мөнгө хүнд илүүдэхгүй шүү дээ, тийм үстэй. Гэхдээ чи яг хангалттай мөнгө хийдэг трейдер бол ивент итгэгч авах яг ямар шаардлагатай? Яг хар маас авахгүй те. Яг л ийм байдаг те. Харин яа болохгүй why not? Ер нь. Харин би шалтгааны тайлбарлаад байна шүү дээ. Чи хүнд итгэл төрүүлэх хэрэгтэй байх хэрэгтэй үстэй. Үгүй хүнд итгэл төрүүлэхэд заавал одоо хараа ингэж байгаа байхгүй юу? Яг энтэй адилхан сонсдог байгаа байхгүй юу? Чи үнэхээр ашигтай трейдер бол суралтаа зарж яах гээд байгаа гэдэг шиг. Би суралт зардаггүй шүү дээ. Үгүй харин яг тэрнтэй адилхан сонсдог байгаа байхгүй юу? Чи үнэхээр ашигтай трейдер чойныг мэднэ шүү дээ. За. Чойн мөнгөтэй байсан уу? Мэдгүй шүү дээ. Мөнгөтэй байсан хэсэг маань мэдгүй байна. За. Мөнгө л байсан гэж бодож байна. Аа. Шүлгэн дээр нь хүртэл гардаг байхгүй юу? За. Гэхдээ яг юу л энэгээр яг юу хэлэх гээд байгаа гэхээр бид нар одоо ингээд ямар нэгэн байдлаар агуулга хүмүүс түгээж юм те. Аха. Гол санаа түгээж бас нэг арай нэг өөр өнцөг түгээж юм те. Энэнд заавал тийм мөнгөтэй байх, мөнгөгүй байх ер нь хэрэгтэй юу? Ер нь хүн амар шинжээч биш болох байхгүй юу? Ер нь гэхдээ ер нь зүгээр. Гэхдээ ер нь мөнгөгүй хүн хийж бэн зундгуулахгүй юм. За амар шинжээч байж болно. Зөв заяа. Гэхдээ тэрнээс ойлгох хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр чиний шинжилгээ ажиллаад байна уу үгүй гэдгийг чи батлах хэрэгтэй. Тэрнээс боломжтой болдог хөтөл шинжээч. Үгүй батлагдаад байгаа. Харин хамгийн гол нь би яа юм дээр нэг жоохон цултаад байдаг гэхээр хүмүүс нэг юм флекс заавалчгүй тэрийг юм флексдэж баталсан хүмүүс итгэдэг байгаа байхгүй. Аха. Тэгээ энэ хандлагыг яаж өөрчлөх би ерөөсөй ойлгохгүй байна. За яг мэн хар масаа төлөөлөд байгаа шүү дээ тий. Чи бол хар масаа төлөөлж. Би хар мас. Энэ жоохон шар мас. Шар масын үед юу гэж бодож байна? Яг би бол зүгээр яг 50% байх хэрэгтэй байх гэж бодоод байгаа байхгүй. Флексэн ч байх хэрэгтэй. Бас нөгөө нэг юугаа юу гэх одоо Хамбл. Тэгээ хамбланч байх хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Энэ бол 50% байх хэрэгтэй. Гэтэ хитрхи нэг тал руугаа яг ингэж нөгөө нэг юм аа л ингэж хийгээд байх бас хэрэггүй байх ч гэдэг. Гол нөгөө нэг контент чи өөрөө бас контент шүү дээ тий. Тэгэхээр яг тэр нь зориулж ингэж хийх нь бол зүгээр хэвчээд байхгүй. Яагаад вэ гэхээр одоо нөгөө нэг үдчихэж байгаа хүмүүсээж бодсон нэг хэрэгтэй. Одоо ер нь 9 бусын л хүмүүс үдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр би бол тэгэж хараад байна. Би бол одоо жишээлбэл ингэж бодоод байгаа байхгүй. Би үнэхээр миний шинжилгээ ажилдаг заяа. Би үнэхээр миний шинжилгээ ажилдаг. Би форексээр мөнгө хийдэг болчлоо гэж бодвол би өөрийнхөө контентэнд спонсор авахгүй гэж бодож байгаа байхгүй. Авахгүй юм шиг санагдаад байгаа байхгүй надад бол. Яг би хангалттай би өөрөө мөнгө олж би зүгээр л контент хийм. Энэ миний дотроос хүсэж байгаа л мөнгө юусоо илүүддэг байхгүй. Аха. Чамаас мөнгө гарснаар Гэхдээ чамаас ер нь тодорхой чи 1000 мөнгөтэйсэн чинь чамаас ямар нэг хэмжээгээр мөнгө гарч байгаа те тэр зардлыг тэрийг зүгээр өөр нэг бас байгууллагатай хамтраад яагаад зүгээр тэр байгууллага тэрний оронд одоо бид нар одоо юу гэдэг зүгээр л нэг бүтээгдэхүүнийг ингээд тавьж болохгүй гэж мөнгөтэй бид нар одоо бас спонсор аваад байгаа бас биш байхгүй. Тэгэхээр угаасаа юм одоо энэ хар маасын хандлага бол уус юм өлөн байна яг үндэ жоох мохоогоор хэлвэл амар өлөн байна. Одоо харин одоо ингэж штэ за тэгвэл зах зээл дээр зөндөө олон шинжээч нар байгаа. Амар олон шинжээч нар байна. Форексийн за миний шинжилгээ ажил нь, чинийх ч ажил нь болдоо бата тий дэгийг хинч байдیں۔ Тэнгүүд хүмүүс энэ дундаас ялгах хэрэгтэй шүү дээ. Яг хинийх нь ажиллаад байна гэдгийг шүүх гээд байна. Тэгтэл чинийх яг үндэ ажиллаад байгаа. Чиний шинжилгээ. Тэгвэл чи болдоогоос ялгахын тулд яах хэрэгтэй тэгвэл. Тэр зүгээр нэг бас нэг шинжээч гээд нэрлэлсэн ажилтгүй шинжилгээтэй болдоогоос чи яаж ялгах хэрэгтэй? Яг шинжээч гэдэг нь юм баггүй юу? Шинжээч арилжаач жоохон ялгаатай. Шинжээч нь шинжилгээний явдаг гэдэг арилжаа хийж чаддаг энэ дэр. Тэрийг одоо жоохон шинжээч гэдэг. Яг трейдер буюу яг арилжаач гэдэг хүн яг тэр шинжилгээг ажиллуулж мөнгө олоод байгааг юм л одоо нэг нь мөнгө олдгоо нөгөөд нь мөнгө олдог хоёрын ингээл ялгаа байдаг байхгүй. Ерөнхийдөө урттай тий. За би ер нь бол тэгээ тодорхойлж байгаа. Тэгэхээр хүн одоо эхлээ суралцсан байна те арилжаачтай суралцсны дараа шинжээч болох нь шинжээчийн дараа арилжаач болох нь ер нь санаа. Би бол одоо арилжаач болоод дараа нь шинжээч болоод ийм баггүй юу?
одоо юу гэдэг юм. За бид нар ингээд зөвхөн одоо мөнгө олох гэдгийг мартчихъя заяа. Тэгвэл тэр хүний шинжилгээ үнэхээр ажилдаг. Тэр хүн хувь хүнээсээ болоо мөнгө олддог байгаа байхгүй юу? Ер нь. Гэхдээ тэр шинжилгээс авах юм байгаа. Тэрийг л хэлээд байгаа байхгүй. Тэрнээс одоо тэр хүн одоо чинь тэр хүн мөнгө олдог байлаа. Одоо чинь юу гэдэг амар амжилттай арилжаач юм байлаа тий. 100 шиш хавтай байлаа. Тэгээд 100 голын амжилттай явахгүйсэн. Адилхан шинжилгээ зааж байгаа шүү дээ. Байхгүй юу? Тэгэхээр юу гээд байгаа гэхээр одоо жоохон тэр хүмүүс одоо нэг тийм хандлагатай хүмүүс ингээд нэг жоохон бас нэг өөрийгөө эргэж хараасаа л гэж би хүсэж байгаа. За тэгвэл хэрсүү байгаасаа. Бид нар яг юу сурах гээд байгаа? Тэр хүний мөнгөөр амьдрах гээд байгаа юм уу? Тэ? Одоо бид нарт ингээд ил харагдаж штэ. Ер нь флекс гэж гарч ирж байгаа хүн болгон л одоо унж штэ цаг хугацааны ирэхээр. Худлаа байсан болоод флекс жиж бас болох байхгүй эсрэг талаараа. Одоо тийм хүчгүй те одоо яа гэм мэдгүй. Би бол тийж л харж байгаа. Гэтэ ер нь флекссэн юм амжилттай болоод байгааг би бол мэдгүй л. За мань харин нөгөө асуултанд хариулт яг тодорхой авч чадсангүй. Нөгөө асуултын хариулт нь энэ олон арилжаач шинжээч хүмүүсийг алийг нь сонгож дагах вэ гэдэг шийдвэрийг юун дээр үндэслэж гаргах вэ? Тэн дээр маркет за яг хүн болгоолын одоо ингээд тодорхой хэмжээгээр маркетинг хийж байгаа те. За минийх сонирхоор ингэрээ тэгэрэг те. Зүгээр би ер нь зүгээр ганц тэр багшиг биш тэр сурж байгаа шавнараас нь одоо шавнырын амжилтыг хараасаа л гэж байна. Тийм тэрэнд чинь л яг хамгийн яг үнцэнтэй байлаа яваад байгаа байхгүй. За бас наа ч юм бол байж болох чинь энэ бол юм байна. Тий одоо зүгээр юу гэдэг тэр багш мөнгө олохгүй гэж болно хамаагүй те. Магадгүй одоо уналтын үе байж болно шүү дээ. Тийм ээ тийм. Эн чинь ингээд тараа юу байхгүй юу? Шинжилгээндээ биш тэр мөнгө олохгүй байгаа шинжилгээндээ биш яг хувь хүний асуудал байж болох байхгүй. Жишээ нь арга гэрт ямар нэгэн асуудал байж болох юм. Хайртай дотны хүн алдсан байж болно те. Ер нь ингээд мөнгө олох одоо тэр сэтгэл мөнгө олох тэр сэтгэл зүг ямар нэгэн байдлаар алдсан юм гэв хүссэн хүн байж болох байхгүй. Тийм уу магадгүй тэр хүн чинь тийм уналтынхаа үе дээр явж байгаа ч юм бэл бид нар мэдэхгүй байхгүй. А гэхдээ зөв тийм юм дээр бид нар зүгээр тэр багшийг нь биш мөнгө олохгүй байгаа багшийг нь биш харин тэр багшийн зааж өгсөн эрдмээр хэрхэн явж байгаа сурагчдыг нь харахад л ер нь за энэ бол үнэхээр заадаг хүн байна гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Би зүгээр тийм л юм хүсэж байгаа юм шиг. Тэрнээс бол тэр багш мөнгө олно уу олохгүй нь ер нь бол ясам дээр амар мөнгө олдог багш нар шавнырын нохон баас байвал би бол тэрийг багш гэж хэлэхгүй байхгүй. Хармаас болооч болохгүй контент гарч лээвэл яах вэ? Хэлсэн юм уу? Хэлсэн. Одоо тэгвэл анда хармаас яг саяны маних нь одоо үзэл бодол дээр юу гэж ойлгож байна? Хармаас юу гэх юм шиг. Чиний шавхийн. Одоо захаасаа байж шүү дээ. За ганаах манах. Өөр. Дүндөө шүү дээ. Одоо бэлгүүнэ байна. Ер нь ингээл нэрэн дурдтайгаа одоо ингээл хичээл яг үндэ шүү дээ. Мань хичээлээ зараад мөнгө олоог байхгүй. Би мөнгө олцоод окей болдсон мэн гэд би хүмүүс түгэж эхэлж байгаа байхгүй. Ялгаа нь эндээ байгаа. Эхлээд би зарж мөнгө олоог байхгүй. Хичээл зарсан мөнгөөрөө би машин аваагүй байхгүй. Хичээл зарсан мөнгөөрөө би өрөөдөлөг төлөөг байгаа. Тэ? Яг харин уулын тим юм хүсэж байгаа шүү дээ. Би гол нь зүгээр би тэрийг ойлгох хаана байгаа юм бэ гэдгийг ойлгохын тулд би мас заавалчгүй би флекси би тэгмэргүй байгаа байхгүй. Чамайг би одоо жишээлбэл тэгсэн гэж хэлээгүй. Зүгээр энэ чинь үгүй харин хар мас тэгж ойлгоод. Тий. Годомжинд яваа хар мас за одоо би ч юм уу мэдгүй. Годомжинд яваа болдоод тэр чинь мэдгүй байхгүй юу. Хичээл энэ айгуул хичээлээ зараад мөнгө авсан байлгүй дээ гэж бодоод тэхийн тулд чи энийгээ бас харуулах хэрэгтэй биш үү гэдэг тийм юм л гаргаж ирсэн шүү дээ. Одоо юу гэдэг юм балансд юм гэдэг чинь одоо юм юу гэдэг зөв зүйл гэдэг чинь юм гинт ингэж олон төрөл би л байна өөр. Тэгэхээр баг багаар мэрэх хэрэгтэй гэж юу. Би гинт ингэж амар олон хүний танил болчвол би л өөрөөс айн. Магадгүй би тэ жоохон тэнэг гай болчих юм билүү те. Тэгэхгүй байхгүй. Ингээл те ёо шүлтэй тэгээд хэцүү байхгүй. Тэгвэл би өөрөөс айж эхэлнэ. Зөв зүйлэд чи юм удаанаар уналтай босолттой ингэж явж хэвээр. Манд гэж ойлгодог байхгүй. Аржааны данс ч гэсэн юм. Тэгэхээр яг хуу зүгээр миний дотроо ингээ бодож явах эмзэглээд байдаг юм их юм бол энэ нийт масс ер нь ялангуяа forex сонирхож байгаа энэ масс ер нь нөгөө нэг ятгах тусам нэгтэл гэдэг шиг флекс дэх тусам л бид нар ер нь анзаарч явах хэрэгтэй юм болов уу гэж боддгийн ер нь мань дотроо.
Тэгээд одоо юу гэдэг хүмүүс одоо ингээд асууж байгаа байхгүй юу? Багшаа та одоо ингээд флекстэд эхлэлтэй гэл. Яг хөө тэр хүний үзэл бодлоос би жоох хайж байгаа байхгүй юу? Тэ яагаад вэ гэхээр миний шав надад хэлж яхад босод миний шав биш хүмүүс юу гэж бодож байгаа болоо гэдээс жоох хайж эхэлж байгаа байхгүй би. Тэгэхээр ер нь хүн болгоны хандлага тийм болчих. Тэгэхээр яг хөө зүгээр мань бодохдоо тэр агуулгыг үнэхээр өөрчлөлмөр байна гэж одоо жоох зөв хандлагатай болгочвол одоо миний олон шавтай байна уу баг шав. Түл чи анхаарал татахгүй юм шүү. Хамаагүй шүү дээ. Үгүй харин гол зорилго чинь миний гол зорилго чинь би ядчил ингээд намайг гэж орж ирж байгаа хүмүүсийг би өстой чатгаараа менторлоод өгөё л гэсэн зорилго. Тэрнээс бол хайж тэрнээс бол мань сургалтаа зарах мөнгө одоо сургалтаа зарж мөнгө олох сонирхолтой байсан бол окей би флексч болох байхгүй. А яг зүгээр тэрийг л би одоо энэ арга барилыг одоо манийхны одоо хувийн амбиц гэх юм бол тийм байдаг хгүй. Ер нь өөрийнхөө ингэж зовж олсон арга барилаа. Зовж одоо өчийн усан арга барилаа. Ингээд аль болох олон хүнд түгэх юмсан да. Магадгүй те одоо юу гэдэг одоо forex-ийн industry те Монголын яг энэ нөхцөл байдлыг за дэги гэдэг арилжаач гаргаж ирээд ийм арга барил танилцуулаад Монголын арилжаачдын төвшин ийм байж байгаад ийм боллоо гэсэн ийм дататай болмоор санагдаад байхгүй дотор. яг Одоо мань байхгүй болсон ч гэсэн миний түүх тэнд амьдарч л байна. Олон нийтийн дунд те. Ер нь бол нэг тиймэрхүү юм боддог гэсэн. Яг гоо би болохоор flex гэдэг зүйлийг чинь бас нөгөө нэг дотор англиад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Одоо fake flex байна. Эсвэл яг real flex гэж болно шүү дээ. Энд дээр чи юу гэж бодож байна? Одоо жишээ нь fake flex гэдэг чинь үнээр тэр хүн мөнгөгүй учраас мөнгөтэй юм шиг харагдаад байгаа шүү дээ. Fake байгаа даа. Гэхдээ ер нь guys flex бол яах вэ? Хүн бас ингээ харьцангуй ойлголттой байгаа байхгүй юу? Жишээ нь би нэг контентын дээр жоохон мөнгө татж байгаагаа харуулдаг ч юм уу. Эн чинь бас зарим нэг нь flex гэж харж болно, зарим нэг нь харахгүй ч болох зүйл байгаа байхгүй тий. Гэтэ яг зүгээр би зүгээр үнэн байл гэж бодоод. Яг тийч flex гэх нь гол нь биш. Гэтэ үнэн тий. Гэтэ үнэн. Одоо юу гэдэг миний ойлгож байгаа flexing гэдэг бол ер нь жоохон гайхуулж ин л гэсэн үг. Би гайхуулж тий. Би чадаад дээ шүү. Яг үндэ тэр хүний чадж байгаа нь хамаагүй тэр хүний доор байгаа хүмүүс чадж байгаа юу гэдгийг л харьцуулбал тэр асуултанд хариулах амар амархан л да. За энэ дээр хармаас ойлгоход бол хэцүүлтэй яаж ч утсан 50%. Яг хүн яг одоо бидний бодож байгаа үзэл бодлыг 100% хүн ойлгож чадахгүй. Тийм болохоор би нэг тийж одоо юу гэдэг өөрийнхөө энэ бодлыг бас хүмүүс надад бодлоо тулгаж чадахгүй шиг би бас өөрийнхөө бодлыг хүмүүст тулгамааргүй байгаа байхгүй. Гэхдээ ер нь бас нэг авах гээхийн ухаанаар хандчихвал зүгээр. Тэгээ чиний үзэл бодол юм тийм. Мэдгүй энэ хүн нийцэхгүй надад хамаагүй энэ бол зөвхөн миний үзэл бодлохгүй. Ер нь бол хүн надад одоо тэгээ чи ингээд шүмж хэлсэн ч гэсэн миний энэ үзэл бодол ер нь хэрэг өөрчлөгдөхгүй үзэл бодлохгүй. Ер нь мань одоо ингээд тэндээс өдөө хүртэл ингээд дээшээгээ ингээд бүр хоолтой хоолгүй ингээд зүтгэхтэй мань зүгээр юм л юм боддог байсан. Надад хамгийн гол нь тийм гоё багш олдоогүй байхгүй. Тэгэхээр бас нэг юм дутуу мэдрэмж аваад байгаа байхгүй. Надад дотор ментор хүстэй ямар ч ментор байх хэвээр. Юу вэ гэхээр яг би өөрийнхөө хүсэж байсан тэр ментор нь болмоор санагдаад байдаг байхгүй. Хүний би хайгаад байсан тий. Би хайгаад за ийм хүн байвал гоё юм байна да гэж боддог байсан ментор. Яг үүндээ би өөрөө байвал ямар гоё юм бэ гэж бодож ирсэн байхгүй юу? Чи бүхний арга барил ажилтдаг гэж боддог уу? Ажилтдаг. Бүхнийх ажилтдаг гэж боддог. Тэгээ ер нь л арга барил одоо юу гэдэг бид нар бас арга барилыг ингээд бас ингээд нийтээр нэг ийм зүйл байна гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл үгүй арга барил чинь дотор тэр хүнийг үнэхээр тухтай арилжуулж чадчихэв үү гэдэг юмдаа байгаад байгаа. Арга барилын одоо хамгийн одоо чухал бие биенээс ялгараад байгаа юм нь ерөөсөө л тэр. Жишээ нь risk to reward нь хідэд ер нь дунджаар. Шинжилгээ хийхдээ бидрийг ер нь тэгж эргэлзүүлэх ямар нэгэн одоо төлөвлөд байд юм тэр арга барил дотор. Бидэрт тусалж байгаа зүйл байхгүй. Маркетинг хэлийг ойлгоход тусалж байгаа зүйл тэр хамгийн энгийн байж ах ёстой л гэж мань ойлгоод байна. Ер нь тийм байдлаар л бусдаас тайлбарж өгдөг хандлагатай байдаг гэсэн үг. Тэрнээс бол би одоо
миний ер нь хэдэн төгрөг олж байгаа ер нь хамаагүй шүү, хүмүүст хамаагүй шүү. Энд чинь миний амьдрал байхгүй. Ер нь бол тэгээд би бас хүмүүст батлагдах гэж амьдраагүй байхгүй ер нь. Би хүмүүст за би ийм хүн шүү гэж батлагдах албагүй байхгүй. Би зүгээр өөрийнхөө дуртай юм хийгээ явж байгаа. Нэгттэй. Хоёр дахь юм бол зүгээр яг та нар наваа шүүмээр байгаа бол миний шавнырыг хараарай л гэж би ер нь ирээдүйд хэлье. Харин одоо тэгээд шавнар гэдэг юм чинь бас амар компликейтэд байгаа юм л да. Одоо тойрог байгаа байхгүй. Одоо тоо хүртэл одоо ингээ миний шав болж байгаа байхгүй. Ер нь Forex-ийн хувьд тий. Тэгвэл би тойрыг үнэхээр бэлдэж чадаагүй л окей одоо ингээд той буруу хандлагатай хүмүүс ээж болно заа хамаагүй окей. Өөртөөсөө ч болж байгаа тийм. Би чинь бас ингээд тодорхой хэмжээнд бас ингээд заа зүг би үнэхээр л менторлж байгаа бол менторсон шиг менторлоод тойрыг бас нэг ингээд үүдээ харах үнсэг хандлагач ингээд ер нь тодорхой хэмжээгээр нэг ганц хоёр үгээрэж болтгоо ингээд нэг юм ядаж өөрчлөхгүй маяг ядаж нэг юм арай өөр өнцгөөс харах юм сэдлийг өгөх зорилготой байгаа гэсэн. Тэгээ би бол угаасаа хүн болгоныг угаасаа яг тэгж лаг амжилттай арилжаач юм болно гэдэгт бол угаасаа болохгүй. Тэр бол угаасаа боломжгүй. Гэхдээ би аль чадхаараа тэр хувийг нэмэгдүүлэх гэж хэлж байгаа гэсэн. Юу нь бол тийм байна. Хар мас бол одоо ингээ санаа алдсан. Үгүй. Надаа байна. Амар их юунод байна. Одоо яг байна. Наадах чинь амар. Сая одоо шавнаас ахуулаад яг шав гэдэг чинь өөрөө угаасаа амар химжигдэж жоохон хэцүү үе байгаад байна л та. Одоо чи хаашаа хичээл болгон дээр миний тэр шав ингэж мөнгө олдог, миний тэр шав ингэдэг гэдгээ бас ярих хэрэгтэй юм уу? Эсвэл би заавал ярих үгүй. Би яг тэр чинь дүүр хүмүүс мэдгүй шүү дээ. Хүн үнэхээр амжилттай яваад байвал шүү дээ, те. Ийм баггүй. Хүн болго өөр заяа. Энэ миний үзэл бодол заяа. Гэхдээ тэр хүний үзэл бодол гэсэн өөр гэж бодож шүү. Тэр үнэхээр амжилттай яваад бол бусдад амжилттай гайхуулмаар санагдчих болох байхгүй. Тэгтэл за би шавар дүгнэе л та. За шавар дүгнэе. Тэг чиний шавыг би хин гэдгийг би яаж мэдхий? Чиний шав хин гэдгийг би хаанаас яаж олж мэдхий? Би чамтай мэдгүй. Годомжинд яваа болдоо би. За. Годомжинд нэг болдоо. Тэгэл яах вэ? Мэдгүй чигээрэл дуусах. Хайр тэгээ чи хүнд хүрэхгүй бастэй. Гараа ийм баггүй. Мэдгүй чигээр би хүнд хүрэх ямар нэг юм хийж байгаа штэ guys. Одоо чинь лайв стрим ч юм уу. Тэг ингээл ямар нэг юм хийж байгаа. Гэхдээ зүгээр хүрэхтэй би зүгээр хүргээл гэсэн ийм хандлагатай байна л гэдгийг ойлгуулах гэдэг байхгүй юу? Саяны яриануд. Яг хөө тийм л дээ. Тэг үнэхээр хүсэж байгаа хүн бол энийг чи хайж ирэлхийлдэг байхгүй юу? Лав бэс одоо над шиг хүн яг одоо цаг дээр байвал заяа. Одоо миний өнгөрсөн шиг хүн яг одоо цаг дээр бол намайг яаж хийж байгаа л холоод ирнэ. Тийм байхгүй юу? Лсэн. Хүсэж байгаа хүн олж ирдэг байхгүй юу? Зүг газараа яг олдог. За одоо нэг ийм байна зэ. Үнэхээр хүсэж байгаа хүн бол. Одоо ингэ чиний шавчин ингэ амжилттай явж байгаа штэ. Амжилттай бод чиний шавчин ингэ амар ингэ флекс ч юм болчвол яах вэ? Би тэгээ хэлэх юм бол хэлээ. Флекс ч юм болол тэгээд ингэ би чиний амьдралд оролцохгүй. Гэхдээ just хэний шав байснаа бити мартаарай л гэж хэлмээр нэрээ явна. Хэлбэр энэ. Тэр флекс чаа шавчин яваад байгаа штэ. Явцлаараа хүмүүс төрцөн. Тэгээд тэндээс чамайг олж мэдчихэв. Тэгвэл яах вэ? Зүгсүг. Тэр ингээ маркетинг болчих жоохгүй. За миний шав миний өмнөөс маркетинг хийж байна. Чиний өмнөөс ч юм байгаа байдлаараа. Тий. Мэдгүй би түл жоох хайхлах. Гэхдээ мэдгүй тэл болох юм болдгоороо болоо. Гэхдээ ямар ч гэсэн би флекстэйг болох байхгүй. Би тэр хүн яаж чадахгүй байхгүй. Тэр хүн өөрийнхөө үзэл бодлоор өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээл явж байна. Тэ магадгүй одоо зурсан зураг зохиол нь тийм байлгүй тэгэл одоо окей. Гэхдээ би ер нь зүгээр хэлэх юм хэлэн тэр шавтай. Ер нь яагаад тэгээд байгаа гэхээр хүн ер нь амжилттай явах тусмаа даруухан байх ёстой юм шиг байгаа юм. Одоо юу гэдэг бид нар ингээд бүр хэцүү ингээд байх тусмаа л бид нар ингээд дотгошоо олдсон шүү дээ, тэ. Эсвэргээр бид нар амжилттай явах тусмаа ингээд доторхоо ингээд анзаархаа болж эхэлдэг юм шиг санагдаад идэв надаа. Тэгэхээр тех амар аюултай юм шиг санагдсан надаа. Би амар айсан юм бол. Тэнд л яг онол тэнцэг байгаа. Чи яг тэг чинь үргэлмээ гэл нэг юм гараад ирнэ. Тэгэхээр тэгж их зовж хөдөлмөрлөж тийм хэмжээний амжилтанд хүрчээд хүн зүгээр нэг хөгийн флекс хийгээд тэр их өдрийн нойр хоол, зовлон шаналл юу гэдэг те тэр их ойлгосон зүйлүүдээ дахиад бүгднийг нураах хэмжээнд очиж ийн гэдэг бол надад бол амар харамсалтай санагдчих. Би бол одоо флексийг тэр өнцгөөс нь хардаг гэсэн. Яагаад би флекс хэрэггүй гэж хэлээд байгаа гэхээр тэнд л яг уналтын цэг байд юм санагдчихна.
Чи флекс хийдгүү? Флекс хийж гүү? Чи Мэдгүй одоо би тэр мэдгүй шүү дээ. Хүмүүс л мэдж байгаа. флексийн хэмжүүр нь юу юм? Чи яаж байгаа хүний флекс хийж энэ гэж бодох юм? Ер нь мэдэгдэн шүү дээ. Ер нь юм. Жишээ нь зүгээр л мэдшээд ярил л та. За одоо мэдхгүй юм да одоо тэгээд мэдхгүй нөө. Би одоо мэдгүй л гэж хэлээ. Гэтэ ер нь бол би дотроо мэдэрдэг. Мэдэрдэг үү? Ер нь нэг юм хараа юм. Флекс биш юм шиг флексдж байгаа хүн диж болох уу? Флекс биш юм шиг флексдж болох уу? Одоо ингээ бүр ийм одоо уг гараад ирсэн заяа. За. Үнэхээр мөнгө олд юм бол бишээ юу гэдүүлээ? Хэвээ юу гэдүүлээ? Нөө флекс хийж байгаагаа өмөрдөг нэг үг гараад ирсэн заяа. За. Флексдснээ үнэхээр энэ боломжтой шүү гэдгийг би хүмүүст харуулахыг хүсэж байгаа тэгээд идэх. Намайг харж урам зориг аваасаа. Тийм. Үгүй. За. За. Яг үндэ яг ер нь гэхдээ guys ийм багхгүй юу? Одоо юм мотивашн гэдэг чинь юм төр зур юм. Тэр төр зур юм ихэндээ амар гой санагдчихагаад тэр чинь ингээд хугацаанд дуусаад ингээд унан заяа. Унаад ирэхээр юу болдог вэ гэхээр харьцуулт гарч ирдэг байхгүй юу? За. Энэ хүн ингээд тахт би ямар сууг юм бэ гэдэг бодол орж ирдэг байхгүй юу? Тэр хүмүүс хизээч ярьдаггүй байхгүй юу? Тухайн үед гоё. Энэ залуу ямар гоё юм бэ гэл те. Би тэгсэн нэг өдөр юм болно гэл. Тэр хүн флекстэй байгаа шүү дээ. Тэр цаана ингээл хамаг осон дүүдийн. За би өнөөдөр тэдэнд хоолой өглөө. Би ийм машин сууж юм. Би ийм газар амьдарч юм. Guys би ингэж шоуд юм гэдэг ч юм те. Эчин флексинг те. Яг тухайн үед ингээд тэр хүн аим гой санагдаж байгаа. Гэхдээ мотивашн гэдэг юм чинь амар хурдан хугацаанд маа гэж амар асаад буцаад ундаг ш. Тийм рилүүд хүртэл яваад байдаг үстэй. Унсны дараа юу болдог гэдгийг хизээч хүмүүс анзаардгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Унсны дараа юу болдог вэ гэхээр шууд харьцуулт явагдаж эхэлдэг. Шууд дээр доор ялгаа гарч ирдэг байхгүй. Тэн дээр хүн burn out болдог. Би ямар сууг юм бэ? Тэр хүн ингээд би адилхан гартаа өлтөө гэл ингээл. Тэгэхээр тийм харьцуулалт дөнгөж суралцж байгаа хүнд ялангуяа амар хортой. Би өөрөө мэдэрсэн байхгүй тэр юмнууд чинь. Яг гоо миний нэг юм бодлоо л да. Жишээ нь тэр флексинг контент яг ямар контент байхаа гэдгээс бас харагдах юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэнгүү тэр хүний бүр өнгөрсөн бэкграундын амьдрал нь амар хэцүү байгаа л ингээл унж босоод ингэж яваал тэгээд үнэхээр ингээ амжилтанд хүрч байгаа гэсэн ийм одоо бэкграундтэй өмнө нь ийм экспириенс тулсан тим байх юм бол тэр контент бас ямар байх вэ гэдгээс хамаарах гэдэг байгаа байхгүй. Тэрийг флекс гэж болох уу? Гэхдээ мэдгүй тэгэл дунд нь хүн яаж хөрлөж болно шүү дээ. Тэр бол тэл хөөв нийл одоо юу зүгээр яг би хүмүүсийг жоох хэрсүү байгаасаа л гэж бодж хэлж байгаа. Тэрнээс бол тэр флекстэй байгаа хүмүүсийг шүүмжлээд байгаа юм биш. Тэр чинь бол тэр хүний сонголт. Би тэр хүний сонголтыг яаж чадахгүй. Тэр чинь тэр хүний ирэх байхгүй юу? Яах их юм. Гэхдээ зүгээр тийм хүмүүс үзэж байгаа хүмүүст л хандаж хэлээд байгаа. Тэрнээс бол угаасаа тэр флекс гэдэг зүйл чинь ингээл байж л байна нийгэмд. Одоо хизэнээсээ л байна. Угаасаа одоо үгтэй 13 дугаар зуунд хүртэл хурдан мориороо гайхуулчлаа ш нэг ирээдэй хүн. Нэг найздаа. Алга болохгүй тий. Эсвэл хөдөөж гисэн байгаа ш тийм хандлага. Юу гэдэг мөнгөн имэйл хазар тохиол амар том хүрэг гаргаж ирэл майгаал золгодог ч юм уу тий. Байж болох. Яг зүгээр надад энэ хандлага амар өмхийрсэн санагдаад байт. Яг өмхийн өнөр тэрийг ойлгож байгаа хүний ухамсарт байгаа байхгүй тий. Мэдхгүй одоо би бас тэгж бодоод байгаа. Зүгээр одоо хиний аав ээж биш одоо мэдхгүй. Би одоо хүүхдтэй ч биш. Ер нь бас мэдхгүй. Гэтэ ер нь над жоохон өмхийн өнөртэй л хэвтэй. Яг би флекстэй байгаа хүмүүсийг бол окей за тэгээ явжлаа гэж бод тэгээ ялт хэлээд чинь тэр хүний сонголт тахгүй. Зүгээр тэрийг үзэж байгаа хүмүүсийг л жоохон хэсүү байгаасай л гэж хүсэж байгаа. Тэгж л ярьж байгаа. Үлдсэн нь хүн хувь хүний сонголт. Энд чинь эрхчлөлттэй юм те. Би ингэж хэлээл нэг хүн флекс тэгээ болж ивэл бас сайн л юм. Эсвэл бол нэг хүн жоох хэрсүүчээд бас нэрээ тийм шүү гэдэг бас нэг юм би зүгээр харах өнцөг шин харах өнцөг л өгж байгаа байхгүй. Зүгээр би ингэж бодож байна. Тэрнээс бол би хүнд тулгаагүй байхгүй гэж. Аха. Тэгэхээр флекс хортой гэсэн шүү дээ. Хортой. Ийм байвал яах вэ? Та нар одоо флекс хийсэн хүмүүсийг харалтай бүгд л унтсан. За яг тийм. Ийм байвал яах вэ? Ундаг залууч зөндөө ихсэн шүү дээ унсан хүмүүс дотор. Би чаас түн флексийг хэмжүүр нь юу юм бэ гэж асуусан шүү дээ.
Тэр анд харьцангуй ойлгохгүй. Харин тий. Одоо тийгүүл яах юм? Одоо яг үнэхээр амьдрал нь юм. Лайфстайл нь зүгээр ингээд яг үнэхээр үнэн рилсээ лайфстайлаа зүгээр контент болгож гаргаж харуулсан чинь годомчны болдоод ёо яараа флекс пста мэдгүй за мэдгүй. Тэгж бодогдох тохиолдол гарвал яах вэ? Байна үстэй тийм тохиолдол. Одоо тэрийг яаж Одоо эсвэл чи флекс чагааг жирээсө бодоогүй. За. Бодоогүй. За тэгтэл тэр хүн флекстэй дээ. Тий. Тэр хүн чи флекс чадахгүй байна. Тэгтэл тэр хүн ямар нэгэн хүн чиний бичлэгийг үзээд ямар флекс юм бэ гэж бодвол яах вэ? Гэхдээ хүн юм баггүй. Флекс гэдгийг зүгээр гайхуулах л гэж хэлээд байгаа. Гэхдээ би тэгж ойлгоод байгаа. Жишээ нь би цаг зүгж юм л та. Энэ зүг хүний хэрэглээ баггүй. Тийм лайфстайл яг үнэ хэрэглээ. За тэгтээ би энийг хэдэн доллараар авлаа штэ анда ингэж харуулж гайхуулаад байгаа байхгүй. Энийг флекс гэж ойлгоод байгаа юм. За харин тэнгууд харин би чамаас флексийг энийг хэдэн доллараар авсан уу? Тэ энэ миний цаг одоо энэ зүг хэрэглээ. Зөв. Тэгээ 17 авчаад чуд нэг албаар юм ч юм гээл. Одоо энэ камер гоё юм байл штэ. Тэнэг байхгүй. Яа. Би ийм л юм яриад. Яа. Энэш бол хүний лайфстайл угаасаа тийч хүний хэрэглээ явна шүү дээ. Харин тэгээ би ч бас хэмжүүрийг гаргасан шүү дээ. Харин тийм. Флекс гэдэг хэмжүүрийг чи өөрөө хэлчихлээсээ. Тэрийг бүр ингээд албаар ингээд гаргаж ирээд маа гэд маахын доо ахыгаа цагийг авах амьдралаа өөрчлөх гэдэг байгаа та ямар ч шалтгаан. Хүн болгоны хэмжүүр өөр байгаа тий. Ээ. Бодогийн энэ годомд яваа болдоо зүгээр хүний лайфстайлыг хараад ямар флекс юм бэ гэж бодож болно тий. Болно. Тэр хүн ялгаа хортой байх нь шүү дээ. Ялгаа нь яг би ялгааг нь бол энэ бас миний үзэл бодол тий. Хүн болго юу гэж бодож байгаа одоо өөр байгаа шүү дээ. Яг флексинг гэдгийг би яг зүгээр ялгааг нь тэгж тайлбарлаад байгаа. Жишээ нь миний хэдэн долларын цаг зүүх тэнд хамаагүй байхгүй. Ямар гоё цаг юм бэ андаа хаанаас авсан гэвэл би хариулж болохгүй байхгүй. Мань ингэж явж байгаа ингэ авсан юм. Нэрээ энэ ямар өчтөртэй цаг юм? Үгүй. Өдрийн цаг яа. Rolex. Мэдгүй дээ. Баах юм ярьж ирсэн. Энэ ч шаалтаа. Энийг байхгүй хаад бас. Бас яг нэг Ярьсан нэг хараад хортой нэг нь. яг нэг асуусан чи бас хариулах. Гэтэ нэр За дуусах уу? Болцсон уу те? Хар мас бол ойлгоцсон уу? Ярил байна. Зөндөө Яриад ч тэгээд зөндөө юм байна. энэ гаргаал ирэл та зүгээр нэг ярьснаар тэгээд ам нээстэй Үчгээ ярил та. гээд энэ асуудлыг тагч ярмааргүй Гоё юм байгаа. Ярил та. За. Яг толгойд ингээ гоё асуулт орж ирсэн. Гэхдээ ямар ч нэг юм байна. За өнөөдөр сая ярьсан юм хамгийн ихэнд ярьсан юм аа дурдл. тул тасснийхаа за ер нь зөв бүгдийн нэг ам нээснийх уушг нэ гэж бүгдийн нэр дуусчлаа. Дахиад юм ярмаар байна. Хэдүүлээ за яг бид нар боломжоор тий одоо ингээ хороолол ингээ гоё өөрсдөө ямар тааш юм нэг дулаан офстай байл тий. Арай төгчүүлж амжаагүй бидний унтж байгаа газар мазар Хүмүүсийг хэсэг бол яг камерын дээр хэрвээ харагдвал яаж харагдах юм бэ сайн мэдэхгүй байна. Тэгээд зүгээр тэгж юм эдэлж хэрэгж байгаагаар нь бити дүгнэрээ л гэдэг юм хүсэл эрмэлзэл байгаа даа надаа. Одоо жишээ нь манай төвгөө шүү дээ. Та чи ингээд амар гоё амжилттай явж байгаа байхгүй юу? Ер нь өөрийн гэсэн жимтэй тэрнийхээ зээлийг ингээд баг багаар төсөөр агаад ингээд нэг бүтэн орон сууцны доотлын нэг давхар ингээд бүтэн ингээд өөрийн болсон тэмцэн тий. Тэгээд ийм дуртай юм хийгээд цаа чи зүгээр пүүс унаал явж байгаа байхгүй юу? За яг маний яг дотоод хүн хувь чанар бол угаасаа л ийм төрөл юм. Би бол надад ямар ч асуудалгүй шүү заяа. Би зүгээр юм контент гарах үүднээсээ хар масыг төлөөлж яриад байгаа болохоос Тийм. чиний намайг дүгнэлтэнд ч юм уу үжигийг дүгнэлтэнд энэ контентын аварлага ерөөсөө хамаагүй байгаа даа. Тийм. Тэг мэдчихэж байгаа шүү дээ. Мэдчихэж байгаа тий тэрийг Ойлгосон шүү дээ. Ойлгож. Тэгсэн чи би нэг амар сүулт. Би хүн болоо хавраач. Хүмүүс нэг ойлгохгүй л. Тэнгүүд хүмүүсийн өмнөөс бодож үзсэн байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл яг мэдээж бидний бэкграунд юу юм бид нар өөрсдөө мэдээд байгаа болохоор ямар ч асуудал байхгүй. Тэгтэл одоо юу гэдэг чинь бидний унтж байгаа юу юм уу ингээд нэг жижигхэн өрөө те ингээд хүмүүст дэги чинь ингээд нэг амар арилжаа хийдэг яадаг ийдэг гээл. Яг зүгээр би яриул ярина штэ бас. Мэрүүгийн хамгийн дээдлийн давхарт ингээд бүр гав ганцаараа суудаг байсан. Бараг 200 м квадрат газар. Сарын 20 сая төгрөгийн турист төлөөлж байдаг байсан тий. Сарын 20 сая төгрөгийн турист төлөөл ингээд байдаг байсан. Гэтэ энийг тэгтээ яг ярьж яах. Зүгээр л тийм байсан. Тэнд суусан энд суусан ялгаа байхгүй. Надаа яг үнэ би одоо ингээд арилж байгаа яг л интернет байна уу байна. Бараг тэнд суусаас энэ суусан гоё байна. Яа тэгэхээр тэнд би ганцаараа байсан. Энд ингээд хэдүүлээ багаараа сууж.
би энэ хоёрын алийг сонгохыг би энийг сонгоно. Хүмүүс юу гэж бодох надад хамаа байхгүй. Би зүгээр дуртай юм ээж чинь тий. Тэр нь чухал байхгүй. Тэр ер нь тэр нь чухал. А тэрийг би заавалчгүй хүн болгонд бас тайлбарлах чалт байхгүй. Тэр хүний үзэл бол тэр хүний л үзэл бодол байхгүй юу? Ер нь бол мань ер нь бол тэрийг бол амар сайн ойлгосон ер нь. Хүн болгонд таалагдах уус боломжгүй байна та. Хүн болго юм өөр ингэсэн shapeтэй, дүрстэй. Тэрийг хүлээж авал окей хүлээж ав. А авч чадахгүй бол өөрийнхөө бодлыг ядч өөртөө үлдээгээс сурчаарай л гэдэг. Хоёрчлээ ямар гоё юм. Одоо 8 гэлэж байгаа. Тэгээд ингээл Йоо сая бүр амар гоё клип гарсан шүү. Яг контентын донд хавчуулгаж байхад яг үрчгээ юун талдаа, им дизайн талдаа, им хийцлэл, им харагдах байдалтай. Тэгээ энэ гэсэн битүүрийн ажил хийх юм уу? Нэг нөхдөг. Яг гоё тохирч байгаа байхгүй. Яг би ямар ч юу нөгөө харагдах байдал мэдл ерөөсөө санаа зовдөг байхгүй. Үржигээ угаасаа мэдчихэж байгаа тэрийг. Гэдэг ч юм уу. Тэнгүүд баг хэрэг чамд хэр чухал вэ? амар чухал энэ. Чи энийг хизээ яг юу ямар моментн дээр мэдэрсэн бэ? Манай ашиг хийчихэд мэдэрчсэн. Ашиг хийчихэд яагаад? Ашиг хийхэд яагаад тэр мэдэрдэг юм? Үнээр хоолцмаар байгаа байхгүй. Цугтаа ашиг хийгээд. Тэр хүмүүстэй хоолцсон байна шүү дээ. Өөрийн гэсэн хүмүүстэйгээ. Яг би их нэртэйгээ хоолцсон л та. Тэгвэл манай хүн чинь наа яаж ямар хүн мэдрэмж туулж тэр ашиг хийсэн гэдгийг яг арилжаачны өнцгөөс мэдгүй. Хэднэр тиймэрхүү контент хийх гээд байгаа те. Яг арилжаачны өнцгөөс манай хүн бол наа мэдгүй ойлгох чадгүй. Гэхдээ айгүй гой байрлсан те бид тээр өө аим баяр үү. Манай хүн бүр уйлдаг байхгүй юу? Гоё штт. Тэгээ надад айгүй гоё. Тэр хүнд бол тэгэл болоо байхгүй юу? Одоо тэр хүнээс ирэх тэр мэдрэмж бол надад бол тэгэл болоо. Тэр хахад л ер нь макс байхгүй юу? Гэрэгээс ирэх мэдрэмж бол. Дахиад надад нэг юм дутуу юм мэдрэгжсэн, жоохон ганцаардал төрүүлж ирсэн юм юу гэхээр би энэ гоё амжилтаа цуг хийсэн найзуудтайгаа тэмдэглэж байсан бол те. Байсан бол те хэрвээ тийм байсан бол гэж айгүй боддог байсан. Тэгээ тэр бодол маань бас л дутуугийн мэдрэмж байгаа хэ те. Тийм дутуу байсан байна те. Тэгэхээр би бас нэг юм гоё багтаа болох ёстой юм байна да гэдэг ч юм уу. Тийм хүсэл эрмэлзэлтэй болж эхэлж байгаа. Надад нэг юм асуулт байна л да. Ганцаараа баяснаас олоолаа баясан гоё юм. Одоо дэгийг хүний ингээ үзэл бодол байгаа шүү дээ. Одоо чиний ингээ суудсан байгаа үзэл бодол байгаа шүү дээ. Яг одоогийн нөхцөл байдалд одоо энэ суудсан байгаа үзэл бодол чинь чиний чамд анханасаа байсан уу? Нэг бол чи ингээд ямар нэгэн алдаа эсвэл тиймнээсээ болоод суралцсан. Хэрвээ яг тэр алдаа байсан бол тэн дээрээ чи яг юун дээр ингэж үзэл бодол суусан? Мэдээж эн чинь анханасаа байгаагүй л зүйл. Эн чинь төлөвшин яг юун дээр төлөвшин ингээл тэнгуут ер нь наваг хамгийн их төлөвшүүлсэн зүйл бол би арилжаа гэж боддог байхгүй. Тэгэхээр би гав ганцаараа тэр зовлонг туулдаг, гав ганцаараа тэр зовлонг шийддэг, шийдэл олдог, тэрнээс юм ойлгодог. Тэгэл ингэж энэ жижиг алдаанууд, жижиг гэлтгүү, том гэлтгүү бүх алдаанууд наваг ингээл байнга зодсоор байгаа л би тэнчэнс нэг юм ойлгож гарч ирээл одоо ийм үзэл бодолтой байж юм шиг байхгүй. Одоо чинь юу гэдэг тэр алдаанууд намайг илүү сайн одоо болгодог гэх юм уу? Одоо чинь юу гэдэг нэг ном барьж авах одоо сэтлийг өгдөг тий. Одоо юу гэдэг бусдын хооронд өөрийгөө тавих сэтлийг өгдөг ч гэдэг юм. Би жаргалаас бол хэзээ ч тийм авч байгаа. Дандаа алдаанууд, дандаа өвдөлтүүд тийм л юм байна. Тэрнээс бол хүн төрхтөөл тэгж үзэл бодолтойгоо төртөг бол юм чинь утгагүй юм болох байхгүй амьдрал гэдэг чинь. Тэгэхээр тэр амар олон алдаанууд. Тэгэхээр надад тийм олон алдаа хийх завшааныг олгосон ганцхан зүйл тэр нь бол арилж байгаа байхгүй. Хөлөө авах те. Тэр нь бол шүү дээ. Арилжаа хийнэ гэдэг чинь алаан байхгүй гэх шиг те. Тийм л юм баг. Тэгээд би ер нь юу ч байгаа те одоо бүр одоо юу гэдэг алдах юмгүй гэх нь ч бас хайшин. Гэтэ ер нь тодорхой хэмжээнд юмгүй хоосон байх үедээ л энэ арилжааг дээрэс нь юм тарих сэрэг залуухан байсан. Залуухан ч бол одоо ч би залуухан л та жоохон хүүхэд байхдаа би энэ арилжаа гэдэг зүйл хүл тавьжсэн та жоохон баярлаад идэв өөртөө. Тийм шүү дээ. Ер нь би биологийн үед хайлаа арай сэргийг баг. Тийм юм нэг би 19-20 тойд л эхэлж исэн байгаа байхгүй. Одоо ингээм байна 28 таа гэдэг чинь. 20 тойд л 8 жил. Арилжаанд тулна гэдэг үйл явц байх уу? Байхгүй шүү дээ. Боломжгүй. Боломжгүй те. Хүний потенциал хязгааргүй гэдэг байгаа.
Чи үнэхээр өөрийгөө тулцсан байна гэж бодж лээ тэгэл чамд асуудал байна л. Би нэг удаа тэгж бодож байсан. Би толчиж. 4 жил. Тэр лайн зурдаг баг та. Одоо тэр арга барилаас чи болоод байна. өөр би болцсон байна. Юу одоо би тэр үеийг харах юм бол алгадж байгаа юм санагдаж байгаа. Шүүд юу хуцаад байгаа юм бэ, тэ? Тийм байхгүй. Тэгээд тэрнээс хойш л маань унж эхэлж байгаа. Тэгээд тэгж бодож унаад ингэж бодохоор унд юм биш үү ийм хандлагатай гэдгийг ингээ ойлгоод авчиж байгаа. Тэгээд тэнгуутаа тэр уналтнаас би дахиад шинэ арга барил илэрхийлж эхэлж байгаа. За өөртөө нэг арай нэг жоохон чаленж тавиад үзье гэдэг. Хүн энэ юун дээр толж болох юм? Мэдгүй хүн гэдэг ер нь тулах боломжгүй баха. Юун дээр? Яг тэр хүнийг энэ хүн толцсон хүндээ гэж л өөр хөндлөнгийн дүгнэлт ирүүл ирэх баг. Тэр хүн дотроо бол бүр хязгааргүй баха. Би бол тэгж боддог байхгүй. Өөрийгөө толох боломжгүй guys. Ер нь боломжгүй. Ямар ч боломж байхгүй. Эйнштейн хүртэл өгөхдөө П тэрийг тийх байсан биш тэгэл хүч байгаа байхгүй. Тийм үү? Хүн болол тийш чи одоо өгөхдөө үжид би л нэг өдөр амьдчих юмсан тал гэж хүн. Тэгэхээр толох ямарч боломжгүй бастай. Чи үнэхээр өөрийгөө толцсон гэж бодж байл. Окей тэр чинь бол чиний үзэл бодол. Гэтэ миний үзэл бодож байгаа чи өөрийгөө төлөх чинь те. Яг тулаад төлөх чинь те. Гэтэ тулцсан гэж бодсон цагаас эхлээл үнэхээр л яг тулцсан. Чи тэрнээс хойш уруудна л. Тийм л. Яг хайр хэлж байгаа байхгүй. Хайр чинь бүр баталгаачж байгаа байхгүй. Одоо хайр лав хийх гэдэг доош унах гэсэн санаа чи. Санаа нь тийм байхгүй. Тэгдээ арилжаа бас ингээ амьдралтай ингээ яриад тахаар амар ойрхон байгаад. Тэгээд одоо чи юу гэдэг Давын онл хүртэл над зарим нэг талаар амьдралын нэг жоохон философиг заасан юм шиг гэдэг ч юм уу. Ингээд яг би ингээ нэг ганц хийж чаддаг юм юу вэ гэд надаас асуух юм бол би арилжаа л гэж л. Одоо хамгийн сайн хийж чаддаг юм те. Тэнгууд хүн игдэл юм байл да. Хамгийн сайн хийж чаддаг юмнуудтайгаа ямарваа нэг юм харьцуулж идэв. Амьдрал дээр босон үйл явдлаа Forex-тэй харьцуулдаг ч юм. Энийг нөгөө хүмүүс мэрэгжлийн өвчин гэж ярьж нийлдэг ч юм уу те. Тэмхүү юм байгаад байдаг гэсэн. мэрэгжлийн өвчин ч угаасаа нөлөөлөлттэй амьдрал дээр яах аргагүй бүх юмыг л хийж хараад байдаг л шүү. Тийм тэгтээ чи өвчин хүртэл сайн талаас нь харах юм бол тэр чинь бас ашигтай юм байгаад байна. Тийм миний дараагийн сайн хэлбэрийг бүтээж тий. Тийм. Юу нь яаж бол. Дэгийг од болохыг хүсэж байна уу? Зүгээр л од болмоор. Од бол. Гэтэ од болно гэдэг нь одоо бас яг. Харин тий. Яг зүгээр од болно гэдэг нь юу гэсэн үг? Харин тий. Ер нь од болно гэдэг нь бас яг юу гэсэн ч юм те. Яг би зүгээр хийх юм хий. Тэ тэрнээс бол надаа яг одоо туйлын зорилго маань арай өөр байхгүй юу? Тэгээд хүмүүс намайг окей дээгээд хүлэмжшөрөөд танаад ингээ эхлэх юм болох гэх тэр чинь бол тэр хүмүүсийн надад өгч байгаа одоо ревард тий reaction одоо мэдгүй тий. Тэгээд тэрнээс бол миний яг зорилго бол яг тийж чиний саний асуусан шиг од болох бол биш. Миний зорилго арай өөр зорилго. од болно гэдэг чи одоо юу гэсэн ч юм. Харин би сайн тодорхойлолт хэлжлээ. Зүг юм шүү. Тодорхойлолт өөрөө хэлжлээ. Дэг олон хүн чамайг хүлэмжшөрөх таних. Тийм. За яг тийм байна тий. Гэхдээ зорилго бол тийм биш. Энэ юу юм тэгвэл хүсэл нь арай өөр юм. зорилго хүсэл биш юу юм? Би ерөөсөө тийм бодохгүй бол гэсэн үг. Тийм үү. Тэр бол одоо цаг хугацааны ирэхээр надтай наадгүй болох зүйл л байж болох байна. Чи үнэхээр тийж бодож байна уу? Үнэхээр тийж бодож байна. Одоо юу гэдэг тийм олон хүнд танигдна уу байна уу надад хамаахгүй би арай өөр зорилготой байна. Тэрнийхээ төлөө явж байна. Тэрнийхээ төлөө явж байхад хүмүүс надад одоо тийм респект үзүүлвэл окей би тэрийг чинь дааж хүлээж авнаа чи нэ тэ тэгж ил хэлнэ гэсэн байна. Окей. Тэг хүнд нэг юм legacy байгаа шүү дээ. Бодож байгаа legacy. Дээр яг би нэг чамаг лайв стрим хийж явах чинь сонссон байхгүй. Би зүгээр яагаад ч юм зүгээр тэр хүний толгой дотор амьдрмаар байна гэдгийгсэн шүү дээ. Тэрнийхэн талаар тийм гоё хуваалцаж. Гэхдээ яах вэ хүн чинь бас одоо би ингээд би 10 жилээ төгсөж байхдаа чойрмын шүлгийг амар их сонсдог байсан байхгүй. Би ер нь аюу эм хөвтэйсэн. Юм л бодвол юм боддог юм бодол тавцдаг. Тэрэндээ амар дуртай. Тийм хөвтэйсэн байхгүй ер нь. Тэгсэн ер нь амар сахилахгүй болохгүй. Тэг яг би чойрмын шүлгийг сонсож байхдаа анх удаа тийм бодол надад төрчихсөн байхгүй. Ер нь би Forex гэдэг чинь мэддэггүйсэн байхгүй.
Хүн ер нь ингэсэн цагт л ер нь амьд тийм үү. Жаргал зовлон гэж хэлээд байгаа байхгүй. Эрдэм сурах сансандаа хүргэл энэ насны жаргал гэдэг юм үг өгөх, мөр өгөх байхгүй. Тэгээд би тэр ер нь Чойм шүлэг амар нэг тийм гүн философитой заа. Тэгээд би тэрийг ингээл жоох хүүхдтэй ухаанаар ингээл бодоол ахгүй. Бодоолах ингээл ухаа дуусахгүй. Тэнгууд би тэр өдрөл яг ойлгож байгаа байхгүй. Яг тэр удаал ингээл ойлгож байгаа. Энэ хүн удаа байхгүй. Гэхдээ би нүнийг яаж энэ бүхнийг ойлгосон юм бэ гэдгийг ингээ бодож чадж байна гэдэг нь миний толгой дотор Чойм амьдраад байгаа байхгүй. Ямар нэг үйл хөдлөл хийгээл те. Тэрэн шиг би зүгээр яг хийж бүтээсэн яг хин нэгний хувьд одоо юу гэдэг үн цэнтэй байгаасаа л гэж бодож байна. Одоо миний хийж байгаа юмнууд. Тэгэхээр миний зорилго анханасаа ер нь мөнгө биш л. Болчих жоом л та. Яг уу гэхдээ хүм болгонд л тийж хэлнэ л те. Миний зорилго тэр биш юм. Гэхдээ хүсэж байгаа шүү дээ. Хүсдэг биз дээ. Юг мөнгийг Мэдээж мөнгө бол хэрэглээ шүү дээ. Хэрэгцээ. тий. Хүсэхгүй байна те. Үнэхээр Тэгтээ одоо ийм мөнгө байсан бол би энэ боломжийг ашиглаж байлаа гэдэг те. Гэхдээ одоо юу гэдэг чинь одоо хүмүүс одоо ингээд янз янзын ном ч юм эсвэл энэ тентгийн подкаст сонсохоор ер нь хамчууд амжилтанд хүрсэн хүмүүс ингэж хэлдэг юм. Би тэрийг юус ойлгодог гэсэн. Мөнгө чинь бонусаа чи энэ нэгэнд үн цэнийг өгөх юм хийж ивэл мөнгө чинь бонусаар шорж ирнэ гэдэг. Юу хуцаад байгаа юм бэ л гэж боддог юм. за нэг асуулт. Чи хөлбөмбөг тоглодог гэсэн те? Яг болчлоо шалтгаан гэмтэл үү? Үгүй. Чи дуртай байсан хөлбөмбөгд? Дуртай байсан. Тэгэл тэр чинь жоохон байсан. Одоо дуртай юу? Одоо ер нь мэдэхгүй байна. За окей. Чи за одоо төсөөлье. Чи яг жоохон байсан шиг хөлбөмбөгөнд дуртай заяа тоглохыг хүсдэг. Яаж сайн ч тоглодог чи. За сонголт Хүүхд толгойн л хөлбөмбөг төсөхгүй. чи бүрдэгтээ үнэхээр сайн тоглодог. За. Одоо сонголт заяа. Чи хөлбөмбөгөнд үнэхээр дуртай. Амар дуртай. Яг одоогийн дэгийг Чи яг мөнгөтэй холбоотой юм ярих гэдэг юм. одоогийн дэгийг За. эсвэл хөлбөмбөгийн тамирчин болчихсон дээ. Гэхдээ тэр дээг маань чам шиг ингэж юу профит хийж чадахгүй зүгээр л усаас сартаа нэг тодорхой хэмжээний цалин авдаг тийм дээг. Чи алийг сонгосон? Би дуртай юм байл гэсэн. Дуртай юм чи хөлбөмбөг байсан. Тэгвэл чи тэрийг хийж байгаа юу? Тэрэг л хийж байгаа. Хөлбөмбөгийн багш л юм ярьж шүү дээ. Тэгээ яг Мөнгө нь чи мэдчихэж байгаа. Чи яг одоогийн дэгийг мэдчихэж байгаа. Арилжаа хийх юм бол би долларын саятан болно. Хөлбөмбөгийн явах юм бол би дуртай юм хийж байгаа. Тэгтээ мөнгөн дээр би гачигдaltaй байна. Тийм. Чи хөлбөмбөгийн багшаа сонгох. Тийм. Хэрвээ тийм үзэл бодол байсан бол би айл 3 4 жилийн өмнө энийг хайцсан байгаа. Чи дуртай болохоор явж байгаа. Би бүр хасах бүр үхэл ханхлал бүр ингээл те ёо бүр аимшигтайсэн манай амьдрал. Суруу соёлоо хайцсан, аав ээжийн прешэр хамаатан садан цагаан сараар одоо ингээл бүгдээрээ л золохгүй л очиж байгаа шүү дээ эмээ дээрээ. Эмээ өвөө дээрээ. Тэгэхэд л хүмүүсийн харц хүртэл ингээл наваа үнэхэр өвтгдөг байсан байгаа. Өвтгдөг гэсэн үү? Өвтгдөг. Тэгээд ир нөхөр нь ингээд тийм арчаагүй амтан байхаар эмэгтэн хүртэл ингээд дагаад хажууд ингэж байгаа. Тийм мэдрэмж үнэхээр новшин ялангуяа эрэгтэн хүн тийм мэдрэмж аавна гэдэг бол үнэхээр би одоо ингээд заримдаа энийг харахаа ингээд жоох уйлж гаддаг. За тэр ийм байна. Тийм байхад мөнгө үнцэнтэй гэж хэлвэл чи үнэхээр тэнэг пэ байхгүй юу? Тийм үстэй. Үнэхээр дуртай болол миний өвлцсөн. Бенефитэнд нь мөнгө ороод ирсэн. Магадгүй дуртай болохоор тэр бенефит одоо юу гэдэг мэдгүй бенефит нь мөнгө байсан баг. Тэгээс мөнгө миний зорилго байгаагүй юм байна гэдэг ойлгосон мөч бол энэ бол нэг тиймэрхүү заваа мэдрэмжүүд авсны дараа баггүй юу. Тэгээ ер нь эргэтэн жоохон юм хүчгүй хин нэгний үгээр өөрийн гэсэн үзэл бодолгүй байвал ялангуяа би одоо ингээд их нэртэй осноос хойш ойлгосон юм тэр байхгүй. Миний хамгийн хайртай хүн байхгүй тэр хүн чинь. Тэ? Яг эхлээд бол хүн одоо ингээд Ээжийг ч юм уу те. ээж аавыгаа харилж байгаа шүү дээ. Гэрт нь амьдраад тэ. Тэр хүний хоёр хүний ингээд хүүхэд нь олж төрөөд ингээд.
Ингээд жоохон бие даагаад эхнэр аваад тустай гараад тустай амьдралтай ингээд зохиоод ирэнгүүт ээж аваас одоо бас харьцуулах нь цаашийн. Гэхдээ ер нь одоо миний ээж аав байхгүй усны дараа одоо надтай ганц үлдэх хүн чинь одоо тэр хүн шүү дээ. Хүний айн ижил те. Тэнгууд тэр хүний би бас тийм байлгамаагүй. Хүн болгоны нүднээс хайсан, гөлөлдсөн үнэхээр хогийн мэдрэмж юм. Хоёр бүр төсөөлөгчгүй. Аимшигтай мэдрэмж байхгүй. Би бүр үйл ашраад үйлчс бүр яг тэр хаваа онцраа. Харж байгаарай гэдэг. Заавал амжилт. Уусаа амжилт гэдэг юм л дээ. Та нар харахгүйсэн ч би амжилт түр. Чи уулзсан тэр хүмүүсийг Уучлц одоо л надад ямар ч асуудал байхгүй. Тэр хүмүүст би харин одоо баярлж байгаа. Надад тийм юм хурц мэдрэмж өгсөнд баярлаа. Угаасаа амьдрал тийм л юм шиг л. Wel одоо тэгтээ тэгэл өөрийнхөө хэмжээнд бас ингээд үүсэх ёстой юм үзээд ойлгох ёстой юм ойлгоцсон ч боддог байхгүй. Би аав ээж хоёртой хүртэл гомжсэн үе байдаг. Арайчтай. Би хоёрыг хүүхдтэй хоёр нэг яагаад юм дэмч болохгүй юм бэ гэдэг дотроо ингээд гомжсэн үе байгаа байхгүй. Гэхдээ тэр өвдөлтүүд намайг бас ингээд хурцлан нэгт хоёр дахь юм бол ингээд арай өөр харах хүн зүгж байгаа байхгүй. Окей. Тэгвэл үнэн гэдэг ч юм бол яг үр дүнл юм байна. Хоёр яг хөө би одоо хоёрт нэг жоох амжилтгүй мөрөдөө толон тоглоод байгаа юм шиг ингээд санагдчих болно. Окей. Аав ээж хоёр болохоор одоо юу гэдэг надад санаа зовсондоо иймэрхүү одоо реакшн гаргаж байна гэдгийг ойлгож эхэлж байгаа юм. Окей. За тэгвэл хүүгээ харж байгаарай. Би чи ингээд алж үзүүлээ гэдэг бодож байгаа. Гэтэ ер нь тэр өвдөлтүүдийг ойлгож чаддаг юм майнд одоо юу гэдэг нэг юм хүчтэй болсон цагт хүнд юм алдаа гэдэг юм бол алдаа биш харин эсрэгээрээ баг арай нэг өөр юм одоо харах өнцгөөийг олох юм санагдсан надад юу. Рискээ хүлээн шүрт сурч ийн гэсэн үг юм аа. Одоо юу гэмэрч юм те яаж тайлбарлах. Дүн хоёртой агарын үнэрлж байгаа шүү дээ те. Ер нь яг юу ярих гэдэг. За тийм л да. Одоо ингээ хүмүүс чи одоо чинь өөрийнхөө ирээдүйд ямар алдаа гарах сайн мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд чи ирээдүйд юу ямар алдаа гаргачихгүй байх юмсан гэсэн тийм бодол байна. Мэдээж хүн болгоно л авах. Жишээ. Тэгээ тэр бол гэхдээ яг жоох хувь юм. за дуусах уу? Дуусгаад. Тэгээ. Юундаа ажтай. Тасарсных бас нэг гоё ярьж. Монголд их зөө хийдэг.